Сан байцгаанууд та бүхэнд олон улсын амьдрал тусан үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд цөмийн яриа хэлцээтэй холбоотой яриа хэлцээ өрнөдөрсөн. За хэдийгээр ямар нэгэн үр дүнд хүрээгүй ч гэсэн өнөө болсон хэлцээрүүдийн дундаас хамгийн эрчимтэй явагдсан хэлцээр боллоо гэж Ираны гадаад хэргийн яамны зүгээс энэхүү хэлцээрийг дүгнж байгаа юм. За талууд тулвал дахин уулзгаар тохиролцож байгаа юм байна. За ер нь бол асуудлыг цаашаа шийдвэрлэх хамгийн гол шаардлага нь бол Ираны зүгээс үзэж байгаагаар цөмийн болон цөмийн бус асуудлуудыг салган ойлгож зааглаж чадсан тохиолдолд хоёр тал ярианд хэлцээнд хүрч тохиролцоо гаргах боломжтой гэж үзэж байгаа юм байна. За хоёр улс бол хэлцээгээ энэ сар дахин эхлүүлсэн. За мөн Вашингтоны зүгээс бол цаашдаа цөмийн болон цөмийн бус асуудлуудыг зааглах асуудал үлдсэн гэдгийг Reuters агентлагт Ираны өндөр албан тушаалт нь нэрээ нууцлж мэдгдсэн байна. Женевт 3 дахь шатны яриа хэлцээний үеэр санал зөрөөтэй асуудлыг багасгах шаардлага үүссэн. За ингээд яриа хэлцээ маш эрчимтэй нухацтай болсон гэдгийг Ираны хэвлэлийн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдгдсэн. За мөн цааш тэрээр хэлэхдээ инхийн зорилгоор эрчим хүч ашиглах нь Теграны өөрийн эрх учраас үүнийг Америкийн нэгдсэн улс хүлээн зөвшөөрч 20 арга хэмжээгээ туслах ёстой гэж үзэж байгаа гэдгийг мэдгдсэн. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол сүүлийн өдрүүдэд Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин болон тэнгисийн цэргийн хүчнийг бол их хэмжээгээр ойрох дорндын бүс нутагт хоримтлуулж байгаа. За энэ нь бол Иранд дээд хэмжээгээр дарамт шахалт үзүүлэх гэсэн түүний цэргийн болон улс төр дипломатийн үйл ажиллагааны нэг хэсэг болж байгаа юм. За тэрээр хэлэхдээ нийтдээ бол хоёр тал яриа хэлцээнд бол хүрэх ёстой гэсэн тодорхой хоногуудыг бол өгч байгаа. За энэ хүү яриа хэлцээ бол Женев хотноо болсон за удаан хугацаанд бол үргэлжилж байгаа шууд бус яриа хэлцээ болж байна. За Иран улсын хувьд бол тавьж байгаа зорилго нь бол эхийн зорилгоор цөмнөсгийг ашиглах сонирхолтой байгаа. За үүгээрээ бол ямар нэгэн байдлаар Иран улс цөмийн бөмбөгтэй болохыг зорихгүй байгаа гэдгийг илэрхийлж байгаа. За харин Вашингтоны зүгээс бол энэ Ираны сэтлийг бол өөрөөр ойлгож байгаа гэдгийг мэдэгдэж байгаа. За Иран улс уран баяжуулж байгаа явдал нь бол цаашдаа цөмийн зэвсэгтэй болох гэсэн зорилгыг агуулдаг байж болзошгүй гэж үзэж байгаа юм. За мөн Америкийн нэгдсэн улсын зүгээс Ираныг шүүмжилж байгаа зүйл нь бүс нутагт террорист бүлэглэлүүдийг далдуур дэмждэг. За үүгээрээ дамжуулан Израиль болон Америкийн нэгдсэн улсын ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж үзэж байгаа учраас маш олон цөмийн асуудалтай холбогдлого асуудлуудыг энэхүү яриа хэлцээнийхээ хүрээнд авч үзэж байгаа юм. За харин дан ганц цөмийн зэвсэгтэй холбоотой л асуудлыг энэхүү яриа хэлцээгээр ярих ёстой гэсэн Ираны байр суурь яригдж байгаа. За ингэснээр талууд бол байр суурь нь ялгаатай байгаа учраас энэхүү яриа хэлцээ тохиролцоонд хүрэх нь бол маш их хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа. За гэсэн хэдий ч бол талууд дахин уулзгаар төлөвлөж байгаа явдал нь цаашдаа ч гэсэн асуудлыг дипломат шийдлээр шийдэх гэж оролдож байгаа хоёр талын хүчин чармаалтыг харуулж байгаа. Америкийн нэгдсэн улсын хувьд Теграны баллистик пуужингийн хөтөлбөрийн талаар санаа зовж байгаагаа илэрхийлсэн ч гэсэн Иран Америкийн нэгдсэн улс пүрэв гарагийн хэлцээрт илүү их ахиц гарах боломжтой гэж Оман улс найдаж байгаагаа илэрхийлсэн. За Иран хоргийг цуцалж уран баяжуулах эрхийг нь хүрлийн зөвшөөрсний хариуд тодорхойгүй буулт хийх боломжтой гэдэг шинээр санал гаргасан байгаа. За энэ талаар бол нэм гарагт Reuters агентлаг мэдээлж байсан. За пүрэв гарагийн яриа хэлцээ болохын өмнө бол Иран улс альва асуудалд бол уян хатан хандна гэдгээ мэдгдсэн. За харин Омоны гадаад хэргийн сайд Саид Байдер Аль-Бусади пүрэв гарагийн өглөө 3 дахь шатны яриа хэлцээ эхэлсний дараа хэлцээ хийгчид түр завсарлага авсныг мэдэгдэж байсан. За хэлцээ бол өдрийн сүүлээр үргэлжлэнэ гэдгийг мэдгдсэн. За энэхүү өдрийн сүүлээр яриа хэлцээ өрнөсөн ч гэсэн тодорхой үр дүнд хүрсэнгүй. За харин Америкийн төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 5 гарагт мэдээлэл гаргасан. За тэрээр хэлэхдээ Иран баллистик пуужингийн хөтөлбөрийг хэлцгээс татгалзаж нь эцэстээ шийдвэрлэх ёстой чухал асуудал юм. Учир нь бол пуужин зөвхөн Америкт цохилт өгөх зорилттой ба бүс нутгийн доктортой байдал занал хэлж байгаа гэж Америкийн зүгээс үзэж байгааг хэлж байгаа юм. За Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багай пүрэв гарагт Пресс ТV телевизэд ярьцлага өгсөн. За ингэхдээ тэрээр яриа хэлцээ зөвхөн цөмийн сэдвүүд болон 20 арга хэмжээг туслахтай холбоотой асуудалд чиглэгдэх ёстой. Тегран яриа хэлцээрт нухацтай уян хатан хандна гэж мэдгдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол бүс нутгийн хэмжээнд томоохон цэргийн үйл ажиллагаа явуулж магадгүй гэсэн ийм таамаглал сүүлийн үед гарч байгаа. За энэнээс болоод бол бүс нутгийг хамарсан өргөн хэмжээтэй зэвсэгт мөргөлдөөн үүсч болцсохгүй гэсэн санаа зовоосон асуудлыг олон улсын хамтын нийгэмлэг илэрхийлж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын хувьд хамгийн том нисэг онгоц тээвэрлэгч болох SS Gerald Ford хөлөг онгоц нь пүрэв гарагт Грекийн Крит арлын ойролцоох бомбтод орчиж бомбтоос бол хөдлөөд Израилийн хойд хэсгийн Хайфагийн ойролцоох ирэг рүү хөдөлсөн. За
баасан гарагт бол тэнд ирнэ гэсэн төлөвлөгөө байгааг мэдгдсэн. За мөн Америкийн нэгдсэн улс Израиль руу 12 орчим F-22 одоо сөнөөгч онгоцыг илгээсэн. За энэ бол цаашдаа Вашингтон болцсошгүй дайны үйл ажиллагаанд бэлдэж байж болцсошгүй гэж үзэж байгаа ийм одоо мэдгдлийг Америкийн нэгдсэн улсын албаны хүн хийсэн байна. За тус улсын хувьд бол байлдааны онгоцоо байршуулж байгаа явдал нь бол энэ удаа анхны тохиолдол болж байгаа гэж мэдгдсэн. За Трампын засаг захиргаа албан ёсоор цэргийн хүчээ байршуулсан талаар ямар нэгэн мэдээлэл хийхгүй байгаа. За Пентагон ч гэсэн энэ талаар тайлбар хийхээс татгалзаж байна. Өнгөрсөн 6 дугаар сард бол Америкийн нэгдсэн улс Израилийн хамт Иранд цөмийн байгууламжууд нь цохилт өгсөн. За түүнтэй адилхан давталгаа болон мөн цаашлуул бүс нутгийг хамарсан одоо зэвсэгт мөргөлдөө өрнж болцсошгүй байгаа юм. За Дональд Трампын хувьд 2 дугаар сарын 19-нд мэдээлэл хийхдээ Иран улсад 10-аас 15 хоногийн хугацаа өгж байгаа гэдгээ хэлсэн. За хэрвээ энэ хооронд яриа хэлэлцээнд хүрэхгүй тохиолдолд маш муу зүйл тохиолдох болно гэж анхааруулсан. За мөн Дональд Трамп мягмар гарагт гаргасан мэдээлэлтэй Иран руу давтлах магадaltaй үндслээ товч дурдсан. За өөрөөр хэлбэл тэрээр улс орныхоо нөхцөл байдалтай холбоотой гадаад бодлогынхаа илтгэлийг Конгрессийн нэгдсэн хуралдаанд тавихдаа тодорхой одоо дипломат шийдлийг илүүд үзнэ гэж хэлсэн. Ингээд цөмийн зэсэгтэй болохыг бол хэрхэв зөвшөөрөхгүй гэж Америкийн нэгдсэн улсын байр суурийг илэрхийлсэн. За харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи мягмар гарагт хэлэхдээ Иран шудраг хурдан хугацаанд яриа хэлцээ хийхийг зорж байгаа ч гэсэн инхийн зорилгоор цөмийн технологи эзэмших хэрэгээсээ татгалзахгүй гэдгийг дахин хэлсэн байна. Ираны цөмийн баяжуулалт хийж байгаа явдал нь цөмийн зэсэгтэй болох боломжит зам гэж Америкийн нэгдсэн улс үзэж байгаа учраас энэхүү цөмийн одоо баяжуулалт хийх уран баяжуулгыг нь бол хориглох ийм саналтай байгаагаа илэрхийлсэн. Сүүлийн үед Ираны дотоодод нөхцөл байдал хурцдаж байгаа. За ялангуяа дээд удирдагч Аятолла Али Хаменei 36 жилийн туршид тус усыг хяналтандаа байлгаж байгаа энэ хугацаанд хамгийн том гэж болох Орос орон даяар хамарсан бослого тэмцэл эсэргүүцлийн жагсаалах хөдөлгөөн өрнөж байгаа. Эдийн засаг муудсан. За мөн хориг арга хэмжээд чангарч байгаа. За 1-р сар томоохон үнийн самун гарсан. За үүнийг бол төр засгийн зүгээс нухчин дарах үйл ажиллагаа явуулсан. За үүний дараа дахин эсэргүүцлийн цуглаан явагдаж байгаа зэргээс одоо үүсгэд бол дотоод нөхцөл байдал нь Иранд төдийлөн таатгүй байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын хувьд бол дотоод эсэргүүцлийн хөдөлгөөнийг нь дэмжих сонирхолтой байгаа гэдгийг удаадараа илэрхийлсэн. За ямар нэгэн байдлаар 1-р сард одоо Ираны босогч тэмцэгчдийг бол нухчин дарсан шиг тийм үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зүгээс хүчээр хөндлөнгөөс оролцох үйл ажиллагаа явуулна гэж мэдэгдэж байгаа. За ер нь бол нөхцөл байдал нь 1979 онд исламын хувьсгалын үеэс хойш Иранд гарсан хамгийн том дотоодын үнийн сомон болж байгаа гэдгийг ажиглагчид хэлж байна. За үүнээс болоод хэдэн мянган хүн амь насаа алдаж байгаа. За мөн ерөнхийлөгч Масуд Пезешкан пүрэв гарагт хэлэхдээ Хаменейгийн хувьд үе олноороо хөнөөх зэвсэглийг хоригсон Ираны зэвсэг боловсруулахгүй гэсэн үг гэдгийг мэдгдсэн. За 2000-ад оноод ихээс гаргасан Батавага их одоо дахиж одоо шинжилж гаргасан гэдгийг мэдэгдэж байгаа. За сүүлийн үед бас Иранд өрнөж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор зарим улс иргэдийнхэн аюулгүй байдлыг хангах зарим одоо сануулгыг гаргаж байгаа. За тэдний хувьд дипломат ажилтан биш бол за эсвэл заашгүй шаардлагатай гар Иранд одоо байхаас бус тохиолдолд бол бүх иргэднээ Иран улсаас гарахыг уриалж байгаа. За энэ нь бол удахгүй Америкийн нэгдсэн улсын зүгээс цэргийн давталгаа явуулж болцсохгүй гэсэн одоо энэ хүү сэрэмжлүүлэгтэй холбоотойгоор ийм арга хэмжээг авч байгаа юм. За энэ бол ойрхон дорнодын нөхцөл байдал хизээ мэдгүй хэрвээ одоо энэ хүү инхий яриа хэлцээ ямар нэгэн тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд цаашид бүс нутгийг хамарсан томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн үүрнэх боломжтой гэдгийг харуулж байгаамаа.